За цалинтай холбоотой мэдээлэл оруулахаар цалин цэсний ажилтны мэдээлэл оруулах хэсэг рүү яваад орлоо. За тэгсэн чинь ажилтны мэдээлэл оруулах хэсгийн хүснэгтүүд маань хураангуулагдсан. За эсвэл цалинтай холбоотой ТТ11 гэх мэт татврын болон нийгмийн даатгалын тайлангууд маань бүгдөө хураангуулагдсан хэлбэртэй болцсон байдаг. Энэ үед энэ хураангуулагдсан хэлбэрээс яаж гарах вэ гэдэг үзье. Бид нар ингэж хураангуулагдсан тайлангаа засахын тулд тохиргоо эсвэл тайлан харахын цалингийн мэдээлэл рүү орно. За цалингийн мэдээлэл рүү орсон чинь цалингийн мэдээлэл маань мөн адил хураангуулагдсан байна. Тэгэхээр хураангуулагдсан байна гэдэг маань цалингийн мэдээллийн 8 дугаар мөрний аль нэг баган дээр шүүлт хийгдсэн байна гэсэн үг. За манай жишээн дээр бол 8 дугаар мөрний A баган дээр үйлдвэрний зурагтай шүүлт хийгдсэн байна. За шүүлтэн дээрээ дарлаа. Select all-ыг сонгож өглөө. Тэгээ окей дарлаа. За ингээд бүх хураангуулагдсан нүднүүд маань ил гарч ирнэ. За эндээсээ буцаад нийгмийн даатгалын шимтгэл болон ТТ11-ийн маягтууд руугаа очиод харахад хураагдсан байсан тайлангууд маань ил гарч ирсэн байна.